Гадаад харилцааны яамд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр болон Монгол улсын хамтын ажиллагааны 50 жилийн ог тэмдэглэлээ. Хүн төвдөө хөгжлийг дэмжихэд чиглэсэн 50 жилийн түншлэл болон ирээдүйн 50 жилийн хамтын ажиллагаа хөгжлийн шин чиг хандлагыг хэлэлцсэн юм а. Түншлэлийн ирээдүйн чиглэл хүлээлт сэдвийн хүрээнд Монгол Улсын их хурл засгийн газар залуучууд малчдын төлөөлөл хамтын ажиллагааны дараагийн үе шатаас хүлээж байгаа үр дүн чиглэлийн талаар санал бодлоо хуваалцлаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр нь ихтгэл түншийн байр сууриа дахин баттгаж, олон улсын шийдлүүдийг нэвтрүүлэх, доктортой санхүүжилт болон инновацийг ахиулах замаар Монгол улсад тулгарч байгаа хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. 50th year of United. Өнөөдөр Нүбийн хөгжлийн хөтөлбөр нь Монгол улстай хамтарч ажилласан хамтын ажиллагааны 50 жилийн ойгоо бол тэмдэглэж байна. Тэгээд энэ 50 жилийн ой тохиож байгаад бол бид нар бол одоо маш их бахархаж байна. Мэдээж энэ Нүбийн хөгжлийн хөтөлбөр 50 жилийн хугацаанд бол одоо 100 Монгол болон гадаад ажилтнууд бол ажиллаж хөдөлмөрлөж одоо энэ хөгжлийн замналд бол одоо хамт дэмжиж ажилласан байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд гаргасан ажлын амжилт үр дүн гэх юм бол за нэгдүгээрт бол одоо хууль боловсруулах процессд бол маш олон талаар бол дэмжлэг үзүүлсэн. Олон тооны одоо хуулийн төслүүдийг боловсруулахад бол техникийн дэмжлэг тусалцаа үзүүлж мөн парламентын засаглалыг бэхжүүлэх тэрэн дундаа одоо эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бол бид нар бол маш урт хугацаанд дэмжиж ажилласан байгаа. Хоёрдугаарт бол одоо Монгол улсууд бол маш чухал үүрэг гүйцэтгэдэг гол институцийн хөгжлийг бол бид нар анх үүсгэн байгуулагдахаас бол өдийг хүртэл бол дэмжиж ажилласан байгаа. Үүн дотор бол авилгатай тэмцэх газар, хүний эрхийн үндэсний комисс, онцгой байдлын ерөнхий газар зэрэг ийм одоо Монгол улсын хувьд маш өндөр ач холбогдолтой ийм байгууллагуудыг бол одоо байгууллагатаас өдийг хүртэл одоо бэхжүүлэх энэ үйл явцыг бол бид нэр одоо үе шаттайгаар дэмжиж ирсэн билээ. Боловсрол одоо засаглалын чиглэлээр төрийн албаны шинжилгээний чиглэлээр тэгээд за эмэгтэйчүүд, гендрийн асуудал гэдэг маш олон салбарт одоо энэ 50 жилийн хугацаанд хамтарч ажиллаж одоо манай улсын өнөөдрийн хөгжил нийгэм эдийн засгт одоо оруулсан хувь нэмэр бол асар их юм аа. Асар их юм. Тэгээ өнөөдөр бол бид бүхэн өнөөдөр гадаад харилцааны яам дээр Нүбийн хөгжлийн хөтөлбөрийн 50 жилийн арга хэмжээний хүрээнд баярын хурлаг хийхийн албанд өнгөрсөн 50 жилийнхаа алдаа оноог дүгнэж цаашид ирээдүйд одоо хамтран ажиллах 50 жилийнхаа одоо ирээдүйн 50 жил бид хүн ямар чиглэлээр хамтарч ажиллах юм бэ? Бидний хамтын ажиллагаа юунд чиглэх юм бэ гэдэг энэ чиглэлээрээ асуудлуудаа ярьж байна. Чухал одоо ач холбогдолтой төслөтрүүд хэрэгжүүлсэн гэдэг Нүбийн хөгжлийн хөтөлбөрийн үеийн удирдлага хамт олонд одоо Монгол Улсын засгийн газрынхаа нэрийн өмнөөс одоо талархснаа илэрхийлье. 1976 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр нь засаглал институцийн чадварыг бэхжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүртээмжтэй өсөлтийг бий болгох зэргээр Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг дэмжин хамтран ажиллаж ирсэн. Жишээ нь Завхан аймгийн Цэцэн улс сумын Дэгш Улаантуг малчдын хошоололтой хамтран бэлчээр ус малын гаралтай түгэедийг үн цэнтэй болгох төслийг 7 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 3 дахь жилдээ төсөл хэрэгжиж байна. Нийт 4 талбайд элсний нүүдэл зогсоох 2600 мод тарьсан байна. За бэлчээрийн менежментийн хувьд одоо манай сум бол сүүлийн 10 жил үндсэндээ бараг 40-50% орооцсон гэж хэлж болно. Манайх чинь нөгөө Завхан Цэцэн улсын болохоор говь хангаа осолсон тийм байгаль. Тэгээд хуваараа шилтэгдсэн учраас элсний нүүдэл маш их авсан учраас бэлчээрийн дороотлол сүүлийн үед маш их ихсэн гэдгийг үднээс л одоо тэрийг одоо сайжруулахын тулд одоо бэлчээрийн элсний нүүдлийг зогсоох одоо адапт төсөл нэгдсэн үндэсний байгууллагаас жишээлбэл дөрвөн гааг одоо хашаалж моджуулах тэрнийг одоо өв сургамлын сайжруулах ийм үйл ажиллагаа явж байна. Наан бас уст булаг цэгүүдийг одоо хашаалах, тордох тийм үйл ажиллагаа бас 2 газар 2 багтар хийгдсэн байна. Өөр бас моджуулах одоо татмын ойжуулт гэдэг нэг төсөл хэрэгжсэн байна. Тэр нь болохоор 8000 модыг одоо яг манай сумын тэгшийн булаг цэгээ нуурын одоо хөвөн дээр бас байгуулсан үйл ажиллагаа эхлээд маш амжилттай явж байгаа. Анх 2001 онд нөгөө хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан түүхтэй энэ анх байгууллага их хүнд санаачлага нь нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр гаргаад санхүүгээр нь дэмжсэн эхний 5 жилийн хугацаанд төсөл болгоод тэгээ энэний үр дүн ингээд хүний эрхийн үндэсний комисс байгуулагдсан юм түүхтэй учраас саншгүй холбоотой ер нь бол энэ байгууллагыг анханаас нь ахуулаад дэмжсэн юм түнш байгаамаа. Тэгээ энэ хугацаанд бид нар байгалийн засаглал байгаль орчиндөө хэрэгтийн оролцоо гэдэг төслөөр бид нэг хамтарч төсөл хэрэгжүүлсэн. Гендрийн эрхтгч байдлыг хангах, ялангуяа улс төрийн түвшиндх гендер эрхтгч байдлыг хангах, төрийн албан дахь гендер эрхтгч байдлыг хангах гэдэг асуудлаар бас
энэ төслүүдийг ингэж хэрэгжүүлж байлаа. Яг одоо бол нүүбийн хөгжлийн хөтөлбөрт хувийн сахиулах салбар дахь хүний эрхийн асуудал гэдгээр сургалтын хөтөлбөр боловсруулах, тэгээ сургагч багш бэлдэх гэдэг ийм далгажуулах ажлыг хамтарч хэрэгжүүлээд явж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр нь ядууруулаад тэгш бус байдал болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шудраг ус байдлыг эцэслэх зорилго бүхий нэгдсэн үндэсний байгууллагын тэргүүлэх агентлаг юм. Дэлхийн 170 орны түншлэгчид болон мэрэгчлэнүүдийн өргөн цар хүрээд хамтын ажиллагааны дүнд их дэлхийг хүн бүрийн төлөө хөгжлийн урт хугацааны цогц шийдлийг бий болгоход улс үндэстнүүдийг дэмжин ажилдаг юм а.